Сайн байцгаана уу? Gem Miracle Group-ийн гайхалтай хүч хэрэглээдрүүд мань та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За спонсор нь өнөөдөр Singsen Hyper Gold буюу одоо монголоор орчуулах юм бол gold эслэг энэ талаарх fiber тэ англи нь бол fiber өмнөний талаарх мэдээг хүрэхэд бэлэн болоод байна. За эслэг маань өнөөдөр 45,000 воноор борлуулагдаж байгаа. 6 грамм, нэг стик нь 6 грамм. Тэгээд дотроо жижиг ийм 5 хайрцаг бүрэн дотроо 6 ширхэг стиктэйгэр нийт 1 сарын хэрэглээ бол энд борлуулагдаж байна. За энэ маань штэ өмнө нь одоо дотроо ийм үрлэн хэлбэртэй биш өөр хэлбэртэйгээр тэ одоо уухад жоохон гашуун. Тэгээс өмнөх нь бол ингээд уухад гашуун учраас амархан залгиж чаддаггүй байсан бол энэ удаагийнх тэр асуудлыг шийдээд үрлэн хэлбэртэйгээр гаргаж ирснээрээ одоо уухад тун хэлбэрүүлсэн гэж ойлгож болно. За тэгээд хэлбэр нь бол тэ ийм үрлэн хэлбэртэй болсон байх нэ. Манайхан сайн зургийг хараад аваарай. Тэр өмнөх орчуулгууд дээр ч гэсэндээ манайхан маш сайн уншиж танилцсан бол тэ одоо бүдүүн нарийн гидсэд цэвэрлэгээ хүний биед ямар чухал одоо байдгийг бол хангалттай ойлгож авсан байх ёстой. Анхудаа сонсож байгаа хүмүүсийн хувьд зориулаад бас тэ одоо товчгоо мэдээллийг нөхөргээд явъя. Тэр бүдүүн нарийн гидсний хувьд бол хүний одоо маш чухал хэсэг. Ер нь чухалгүй ч юм гэж байхгүй тий. Тэгэхээр бүдүүн нарийн гидсээ бид нар маш сайн цэвэрлж чадаж байх нь одоо бидний бас эрүүл амьдрахын үндэс болж байдаг. Одоо хүний биеийн дархлааны 70-аас 80% нь өөрөө бүдүүн нарийн гидснээс одоо бий болдог гэдэг юм байна лээ. За тэгэхээр одоо юу гэдгийг 2 дахь тарих гэж одоо хэлж болох хэмжээний маш том нарийн одоо бүтэц бол бас энэ бүдүүн нарийн гидсэнд явагддаг юм байна. Тэгээд бид нэр fiber буюу эслэгийг ууж тэ хэвшиж бүдүүн нарийн гидсэн цэвэрлэгээ маш сайн хийж чадсанаар энэ бас үнэхээр олон асуудалд одоо тустай байдаг. За нэгдүгээрт бол бид нэр файберыг тэ ямар хүмүүс үнийг одоо заавал хэрэглэх шаардлагатай вэ гэхээр тэ одоо өтгөн их хаддаг, байнга өдөр болгон 0 явж чаддаггүй хүмүүс. За 0 яваад ирсэн ч гэсэн одоо өтгөн маш ихээр ялгарч гарах ёстой тийм үү? Тэгвэл тэгж чадахгүй байгаа бүх хүмүүс за гидсэн дүүрээд ямар нэгэн байдлаар одоо нэг төвхтэй тий хангалттай өтгөн гаргаагүй үед л энэ хэцүү байдаг. За ер нь гидс дотор гидсний асуудлаар ер нь бол маш их сэтгэлээ чилээдэг. Бүх хүмүүс одоо хэрэглэх хэрэгтэй. Мөн диет буюу эрүүлэр турыг гэж бодож байгаа бүх хүмүүс бас одоо бүдүүн нарийн гидсэн цэвэрлэгийг бол маш сайн хийж явах хэрэгтэй. За тэгээд эслэг гэдэг зүйлээр дутагдж байдаг тий бүх хүмүүстээс манай fiber маш их өндөр үр дүнтэй байх нь байна. За тэгээд нас ахих тусам бидний бодисын солилцоонд асуудал орж байдаг, хэвийн бус болж байдаг. Тэгэхээр бодисын солилцооныхон хэвийн байдалд анхаарал тэ санаа тавьдаг бүх хүмүүс бол fiber-ыг хэрэглэх нь зүйтэй. За тэгээд одоо энэ fiber маань одоо юугаар бүтсэн бэ гэхээр 5 салаа тэ 5 салаа бол манайхан хангалттай мэднэ. 5 салааны үр ингээ боловсрох үе дэшээ нэг төрүүн гарч ирдэг тэ. Тэрний 5 салааны үрийн хальсаар одоо хийгдсэн байгаа. За тэгээд энэ бол энэтхэгт тургуулсан гэж энэтхгээс одоо түүхэд нь орж ирдэг гэж ойлгох хэрэгтэй. За 5 салаанаас гадна нэмэлт одоо 10 төрлийн одоо бодис ургамал
хийсэн байгаа. Найрлага нэмэгдсэн. Өмнө нь бол бид нар одоо 5 салаа алой гэж цөөхөн тоогоор ярьдаг байсан бол одоо 5 салаа дээр нэмээд ахаад 10 төрлийн хүний биед одоо хэрэгтэй ургамлууд бол орсон байх нэ. За тэгээд мөн одоо пробиотик гэж бид нар бол хангалттай мэдэж байгаа. Ашигтай бактерийн тэжээл нөрөө пробиотик болдог тий. Тэгэхээр ашигтай бактерийн тэжээл бас энд одоо их хэмжээгээр агуулгадж өгсөн байгаагаар онцлог байх нэ. За пенициллин хаск буюу энэ одоо эслэг 5 салааны хальсаар хийгдсэн. Одоо энэ маань энд болч байна л да. Тэгээ эслэг байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө яадаг гэхээр ингээ ойлгочих хэрэгтэй юм байна лээ. Бид нэр ус одоо эслэгийг ууснаар энэ маань өөрөө ус тэгээ араас нь бид нар маш сайн усууж өгөх хэрэгтэй байдаг. Энэ нь яагаад вэ гэхээр ус уух тусам тэр хэмжээгээр одоо 40 дахин илүү одоо усыг өөртөө шингэх чадвартай гэж үздэг байхгүй юу. Тэр ус шингээгээл томрол байна гэсэн үг. За энийг одоо уух явцад эхний ээлжинд маш сайн усууж өгөхгүй бол хүмүүс ингээд эрэг гитсэн цэрийгээ цанхаах гэдэг хүмүүс байдаг байхгүй юу. Энэ нь өөрөө юу вэ гэхээр одоо эслэг маань ороод биеийн дэх бүх одоо шингэнийг бидний ходоод гитсэн дэх бүх шингэнийг өөртөө шингээж авангуудаа томор хөөж гэсэн үг. 40 дахин хөөнө гэж штэ. Тэр энэ явцдаа бид нар араас нь маш сайн усууж өгөөд төрөж гаргах хэрэгтэй. Тэр энэ нь өөрөө эслэг маань fiber маань нисэж хөөснөрөө одоо бүдүүн нарийн гитсийг сойтогдож байгаа юм шиг маш сайн цэвэрлэж гаргадаг чадaltaй байгаа юм. Тэгэхээр үнэхээр энийг ууж эхлэхэд бол өтгөн асар ихээр ялгардаг, маш ихээр. Тэгэхээр үнэхээр диет гэж тий одоо эрүүлэр галбирчхыг хүсэж байгаа бүх хүмүүсийн одоо бас нэгэн чухал хэрэглээ бол бүдүүн нарийн гидсэн цэвэрлэгээ болдог. Тэгэхээр бүдүүн нарийн гидсэн цэвэрлэгээ хийхдээ тий та аль болох 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэн гэдэг маань өөрөө бас чухал болчихж байгаа юм л да. Тэгэхээр миний хувьд өмнө нь болохоор бас жематай уучрахаас өмнө гэдэс цэвэрлэн тураадаг цай, гэдэс цэвэрлдэг цай уухаар ингээл шууд 0-гүй л гэдэг хүмүүсийг бол мэднэ л дээ. Тэгэхээр өмнөх ойлголт маань гэдэс цэвэрлдэг цай уухаар шууд 0-гүйдэг, гүйлгдэг, туулгадаг ойлгоцсон тийм ойлголтоос надад байдаг байсан. Жемагийн одоо энэ эслэг маань, fiber маань үүнээс шал өөр байгаа. Уусан даруйд бол шууд гүйлгдэггүй. Та араас нь маш сайн усууж өгжөөж энийг бид нэр тууж гаргана. Эслэг гэсэн те өөрийн тэр ходоод одоо бүдүүн нарийн гидсэнд байгаа бүх шингэнийг өөртөө шингээж аваад 40 дахин одоо хэмжээгээр 40 дахин одоо их хэмжээнд шингээж авах чадвартай эслэг бол энэ эслэг байх нэ. За тэгээд бүдүүн нарийн гидснийг өрүүлц хөдөлгөөнийг сайжруулдаг тий. За цусндаа холестеролыг бас шинчилж өгдөг юм давуу талтай байгаа. За тэгэхээр ус маш сайн уух хэрэгтэй. Бүдүүн нарийн гидсний үйл ажиллагааг маш сайн сайжруулдаг бүтээгдэхүүн байх нэ. За тэгээд бид нэр одоо fiber буюу эслэгийг ууснаар биенээс өтгөн ялгарах тий явц яаж явагдаж ингээд энэ бас одоо өтгөний хүндийн жин ямар байна. За тэгээ энэ болгоныг бүгдийг нь тестээр гаргаж ирдэг. За тэгээд энэ хийсэн тус судалгаа тий одоо энд англиар байгаа энэ хэсгийг манайхан яг тэр чигээр нь хайгаад ороод харах юм бол яг энэ одоо Америкийн одоо бүдүүн нарийн гидсэндээ асуудалтай 22 хүн дээр хийсэн одоо судалгааны туршилтын үр дүн бол энд харагдаж байгаа. Тэгэхээр ер нь хүний өтгөн ялгадас гэдэг зүйл маань гарахдаа их хэмжээгээр ялгарч явах хэвээр тий хүн унтаад сэрэхэд өглөө биеийн дэх хор бүгд гадагшилдаг гэж үздэг өтгөнөөр дамжиж
өтгөн хөлстэй шээсээр дамжиж за тэнгүүд өглөө босоод хүн ямар одоо бүлээн зүйл ууж тэр энэ өтгөнийг гарах явцыг бид нэр одоо бэлдэх ёстой гэж үздэг юм л да. Үздэг юм байна лээ. За тэгээд өтгөн маань бас ялгархтаа усан дээр хөвж явах юм бол та эрүүл байна гэж үздэг. Усан дээр хөвгүүгээр шууд доошоо нөө одоо живэд орж ивэл энэ таны маш их одоо хүнд те таны биеийн бодис солилцоо бол ер нь асуудалтай эрүүл бус байна гэдгийг гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр өтгөний байдлыг хараад ч гэсэн тухайн хүний одоо ямар өвчнөд ямар асуудалтай юу энэ болгоныг бас харах боломжтой гэж боддоо манайхан. Тэгэхээр учиргүй юм гэж байхгүй. Юм болгон учиртай, юм болгон тэ шалтгаантай байдгийм байна. Тэгээд одоо нэмэлтээр орсон байгаа бүтээгдэхүүнүүд маань бол эдгээр бүтээгдэхүүнүүд байх нь налой, тэ дашима. За тэгээд хар чавга, хам боргоцой, за glass fart эдгээр зүйлүүд орсон байх нэ. Тэгэхээр одоо тэг гэр бүлийн одоо хөгшин залуу хамаагүй эрэгтэй эмэгтэй хамаагүй бүх насныхан бол хэрэглэх боломжтой. За тэгээд одоо химийн гаралтай одоо цавуулаг барьцалдуулдаг одоо зүйл огт ороогүй, химийн гаралтай өнөр ороогүй, химийн гаралтай хонго оруулагч ороогүй. За тэгээд ийм хортой зүйл ороогүй, органик бүтээгдэхүүн байх нэ манай одоо Синсан Fiber маань. За тэгээд нэг стик нь бол ийм байгаа. Нэг одоо үрэл маань 3 м-ийн одоо хэмжээтэй байх нь байна. За өмнө нь ийм мундаг байсныг ийм үрлэн хэлбэртэй болгосон байгаа. За тэгээд одоо O2 Bio гэд манай компанид одоо Синсэн Күмөр Хёсүгүлд мөн Хайбойд нэг компаниас бол орж ирж байгаа. За тэгээд үйлдвэр маань бас ISO 9001-гээр мөн GMP сертификатаар бол хүлээн зөвшөөрөгдсөн одоо чанарын өндөр шаардлага хангасан гэж ойлгож байна. За тэгээд мөн Samsung одоо даатгалдаас хамрагдаж чадсан бүтээгдэхүүн байх нь байна. Тэгээд өдөрт бид нар 2 удаа за өглөө оройн уух хэрэгтэй байх нь. Нэг уухтаа нэг уутыг ууж шившээрээ манайхан. Тэгэхээр уусныхаа дараа маш их сайн ус уух хэрэгтэй байгаа. За тэгээд энд easy cut тэ одоо задлж уухад хэлбэр зураас бол татагдсан байгаа. За тэгээд нэг дор бүгдийг амдаа хийхэд хэцүү байх юм бол бид нар таслаад усаар даруулаад уух хэрэгтэй байх нь. За тэгэхээр үнэхээр байнга хэрэгжилж одоо хэрэглэснээр те одоо хэрэглэх тусам бидний бодис солилцоо болон бидний маш олон зүйлд тустай байж чадах бүтээгдэхүүн бол гарцаагүй одоо Синсэн Fiber буюу эслэг байх нь байна. За та өөрийгөө хэвийн одоо биеийн жинтэй гэж үзэх юм бол өглөө нэг орой нэгийг уугаарай. Тэгээд ус тэ ариухан хэмжээгээр даруулж уухаа огт мартаж болохгүй. За тэгээд биеийн жин тань тэ одоо хэвийн бус байх юм бол оройндоо нэгийг тэ за бүлээн усаар даруулж уухыг бол зөвлөж байна. Тэгээд энэ маань өөрөө хүнсний нэмэлт тэжээл байгаа огт эм биш гэдгийг манайхан маш сайн анхаарах хэрэгтэй байна. За тэгээд хүний одоо эрүүл тэ одоо бүдүүн нарийн гидс гэхээр ямар байдаг вэ гэхээр ходоодонд орсон одоо хоол тэжээл маань нарийн гидсээр ороод бүрдүүн гидсээр ороод тэгээ шулуун гидсээр гадагшилдаг байх нь байна л да. За тэгээд хүний эдсэн ходоодонд
байгаа хоол хүнс манд боловсроод нарийн гидс рүү ороод ихэнх нь нарийн гидсний хавьд бол одоо шингэдэг. Тэгээд яг тэндээс огт хэрэггүй болсон яах нь одоо зүйлүүд маань бүдүүн гидсээр дамжаа шулуун гидсээр одоо ялгардаг байх нэ. За тэгээд яг энэ явц маань байнга эрүүлээр давтагдаж байвал та эрүүл одоо бие организмтай байна гэж үзэх нь байна. Гэхдээ одоо хүний бүдүүн нарийн гидсний хэвийн одоо үйл ажиллагаа юунаас болж алдагддаг вэ гэхээр за нэгдүгээрт нь бол нас одоо гарцаагүй өндөр насыг наслахаар хүний бодис солилцоо муудаж эхэлдэг байгаа. Нэгдүгээрт наслалт байх нь байна. За тэгээд дөрмийн бус юм уу одоо хэвийн бус одоо хүн тогтмол цагт хооллох ёстой, тогтмол цагт хөдлөх ёстой. Энэ нэг ийм хэвийн бус одоо дэглэмгүй гэх юм уу? Энэ байдал маань бас хүний бүдүүн нарийн гидсний үйл ажиллагаанд бас муугар нөлөөлдөг байх нь байна л да. Тэгэхээр идэх ёстой цагтаа идэж чадахгүй байх нь эдгээр нь өөрөө бүдүүн нарийн гидсний одоо маш олон асуудлыг үүсгэдэг байх нь байна. За тэгээд одоо хансан сахар эсвэл одоо төргөн хоолнууд за ямар ч одоо чигшилгүй жигнэмэг за тэгээд маш их хэмжээний махан хоол, маш их хэмжээний им антибиотик за тэгээд стресс мөн арх тамхи маань хүний одоо бүдүүн нарийн гидсний үйл ажиллагааг бол доголдуулж байдаг байх нь байна. Тэгэхээр бид нэр энэ бүдүүн нарийн гидсний одоо үйл ажиллагаа бид нар хэвийн хангахын тулд одоо энд дотор цугулсан байгаа бүх хоолны үлдэгдэл тэр чигээрээ ямар ч үлдэгдэлгүйгээр цэвэрхэн гадагшилж байх одоо ёстой байдаг. Тэгэхээр үүнийг бид нар маш сайн хийх хэрэгтэй гэсэн үг байна л да. Тэгэхээр тэгж янз бүрийн үлдэгдлийг маш сайн цэвэрлж чадах юм бол бид нар одоо гидснийг өрүүлцэх хөдөлгөөн ч гэсэндээ хэвийн байж өгöd эрүүл байх бас нэгэн одоо суур тулгуур болж өгдөг байх нэ манайхан. За ингээд өнөөдөр Singsen Fiber Gold буюу за Singsen Fiber Gold буюу одоо Fiber эслэг Gold-ийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Та бүхний ажил багахан ч олов нэмэр болно гэдэгт бас итгэлтэй байна. Өнөөдөр энэ бичлэг танд таалагдсан бол лайк дараад Gemma Miracle TV-г та subscribe хийхээ мартаж болохгүй. Тэгээд хамтдаа олон гайхалтай зүйлийг, олон гайхамшигтай эрүүл мэндийн одоо мэдээллийг сонсцгоё, өмнөр жаргалан чатлаараа ичих болно. Gemma Miracle Group үргэлж зөвд, үргэлж сайханд, үргэлж эрүүлд манлайлнаа чиглүүлэхийг хичээх болно. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Бүх хайртай лидерүүдтэй үргэлж талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Баяртай.